Өөрийн гэгээг зарлагчд. Библийн илчилсэн хамгийн гайхамшигтай, хамгийн агуу үнэн бол авралын агуу үлсийг дуусгахаар Христийн дахин ирнэ гэсэн мэдээ. Үглийн айдас болон бодит байдал дундуур аялж байгаа Бурхан ард түмэндээ дахин амьлалт, ам болон орон гэргүү болсон хүмүүсээ гэрт нь буцаахаар ирнэ гэсэн гайхамшигт найдварыг амлажээ. Есүсийн дахин ирэлт бол ариун бичээсийн хамгийн чухал сургаал юм. Анхны хос Эденээс уй гашууд автан гарснаас хойш итгэлийн хүүхдүүд сүрлийн хүчийг дарж деваачинд буцаан аваачих амлагдсан нэгний эрхийг хүсэн хүлээсээр ирсэн билээ. Эртний итгэлтэй хүмүүс Месая алдраа гэрэлтүүлэн дахин эрхийг итгэл найдварын эцсийн биелэл гэж тооцож байв. Эдений оршин суугчдын 7 дахь үе болох Бурхантай 300-ны туршид алхсан Янах аврагчийн эрхийг урьдчилан харжээ. Тэрээр харах тун эзэн мянган ариун нэгэнтэйгээ ирэв хэмээн тунхаглав. Йов зовлонд автсан шүн итгэлтэйгэр миний хувьд гэвэл миний золигч амьд гэдгийг болон эцэст нь тэрээр дэлхий дээр байр сууриа эзлэнэ. Би махан биеэр Бурханыг харах болоё. Би Бурханыг өөрөө харах бөгөөд Бурхан өөр хэнийг ч биш миний нүд үзэх болно хэмээжээ. Зөв шударгын хаанчлалыг тогтоох Христийн ирэлт ариун хүмүүсийг эрхэм гал цогтой үгсийг бичгэд нөлөөлсөн байна. Библийн яруу найрагчид, иш үзүүлэгчид энэ тухай Тэнгэрийн галыг бадраасан үгсийг бичин үлдээжээ. Дуулаач Израилийн хааны хүч чадал сүр жавхлангийн тухай үдсгэлэнгийн дээд болох Сионоос Бурхан гэрлээ цацруулжээ. Бидний Бурхан ирээд бүү дуугүй байг. Тэр өөрийн хүмүүсийг шүүхийн тулд дээд тэнгэрт болон газар дэлхийг дуудана гэж дуулжээ. Тэнгэрүүдийг баясгаж газар дэлхийг баярлуул. Учир нь Есүс ирж байна. Учир нь тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. ертөнцийг зөв шударгаар хүмүүсийг өөрийн итгэлтэй байдлаар шүүнэ гэж өгүүлсэн байдаг. Иш үзүүлэгч Исая тоосонд хэвтэгчтэй бос баярлан хашгирах түн таны шүүдэр нь гэрлүүдийн шүүдэр мэт билээ. Газар нь үхэгсдийг гаргана. Таны үхэгсэд амилж тэдний цогц босно. Тэр үхлийг мөнхөд залгина. Эзэн Бурхан бүх нүүрнээс нулимсыг арчин өөрийн хүмүүсийн зэмлэлийг бүх дэлхийгээс зайлуулна. Учир нь эзэн үүнийг айлцсан юм. Тэр өдөр үзэх түн энэ бол бидний Бурхан байна. Биднийг аврахыг бид хүлээж байсан. Эзэн бол бидний хүлээсэн эзэн. Эзний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе гэж айлдав. Хабакук үзэгдэлдээ Есүсийн дахин ирэлтийг үзээд Бурхан Тиманаас морлон ирж ариун нэгэн параан уулаас заларна. Бурханы сүр жавхлан тэнгэрүүдийг хуучин дэлхий түүний магтаалаар дүүрэн байна. Түүний туяа нарны гэрэл мэт юм. Тэрээр зогсож газрыг хэмтсэн. Тэрээр харж үндэстнүүдийг цочоосон. Тийм ээ, мөнхөд байгч уулс нурж эртний толгод хотойв. Бурханы замууд үүрдих юм. Та мордой хөлөглөн авралын тэрэгнүүдээрээ ирсэн. Уулс таныг хараад доргин чичирч газрын гүнд дуу чимээгээ гаргаж гараа өндөрт өргөлөө. Нар сар байрандаа тогтов. Таны сумны гэрэлд гялалзах жадны тань туяанд тэд зайлан одлоо. Өөрийн ард түмний аврал болон тослогдсон нэгнийхээ авралын төлөө та гарч ирсэн билээ гэв. Аврагч шавь нараасаа хагацх гэж байхдаа тэдэнд дахин ирнэ гэдгээ батлан та нар зүрхээ бүү зовоо. Миний эцгийн герт орон байр олон бий. Би та нарт орон байр бэлтгэхээр явна. Хэрэг би явж та нарт орон байр бэлдвэл дахин ирж та нарыг өөртөө авна хэмээв. Хүний хүү алдраа дуурсган бүх тэнгэр элч нарынхаа хамт ирж өөрийн сүр жавхланд сэнтидээ залрах болно. Бүх үндэснийг өмнөөд цуглуулна. Христийг дээш өргөгдсөний дараа олив ууланд үзэгдсэн тэнгэрэлж шавь нарт түүний буцаж ирэхийг сануулan та нараас өргөгдсөн тэнгэрт аваачигдсан энэ Есүс нь та нарын тэрний тэнгэр өөд явсныг харсан лугай адил тийм буцаж ирнэ гэв.
Сүнсээр хөтлөгдсөн Илч Паул учир нь эзэн өөрөө тушаалын үгтэй тэргүүн тэнгэр элчийн дуу Бурхны бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ гэж тунхаглав. Харин Патм арал дээр байсан иш үзүүлэгч харах тун Бурхан үйлсийн хамт ирнэ, нүд бүр түүнийг харна хэмээжээ. Илчлэлт Бурхны дахин ирэлт Бурхан ариун иш үзүүлэгчдийн амаар эрт цагаас айлдсанчлан бүхнийг сэргээх гайхамшигт биелэл байх болно. Тэгэхэд удаан оршин тогтносон бузар муугийн ноёрхол сүнэж ертөнцийн хаанчлал нь бидний эзний болон эзний Христийн хаанчлал болж Бурхан үеийн үед хаанчлна. Дараа нь эзний алдар илэрхийлэгдэж бүх махан бие хамтдаа үзнэ. Эзэн Бурхан бүх үндэстний өмнө үнэн зөв ба магтаалыг бий болгоно. Тэрээр өөрийн амьд үлдсэн хүмүүст цог жавхлант тэтэм үтсгэлэнт цэцгэн хэлхээ болно. Тэгэхэд Месаягийн удаан амлагдсан амар тайвны хаанчлал Тэнгэрийн дор байгуулагдах болно. Үнэхээр эзэн Сионыг тайвшруулж түүний бүх хоосон газрыг ч инэрнэ. Тэд зилүүд талыг Эден шиг цөлийг эзний цэцэрлэг мэт болгоно. Ливаны алдар, Кармел ба Шарауны сүр хүч түүнд өгөгдөнө. Үүнээс хойш чамайг мартагдсан хэмээн чиний газрыг эзгүй зилүүд гэж хэлэхгүй. Харин чамайг түүний доторх миний баяр хөөр гин. Сүйт залуу сүйт бүсгүйдээ баярладаг шиг чиний Бурхан чамд баярлана. Эзний дахин ирэлт бүх үеийн үнэнч дагалдагчдын найдвар байсаар иржээ. Олив ууланд аврагчийг дахин ирэх амлалт шавнырийнх нь ирээдүйг гэрэлтүүлж зүрх сэтгэлийн уй гашууд дарагдалгүй, зовлон бэрхшээлд сөхөрхгүй, баяр хөөр итгэл найдвараар дүүргэсэн юм. Зовлон хавчлагын дунд агуу Бурхан бидний аврагч Есүс Христийн үзэгдэх нь тэдний ерөөлт найдвар байсан юм. Эзний дахин ирэлтийг харна гэж найдаж байсан хайртай хүмүүсээ оршуулж уй гашууд автгдсан Тесалоник хотын Христэд итгэгчид Паул аврагч дахин ирэхэд хүмүүс дахин амьлах тухай сургаж байлаа. Христийн дотор үгэгсэд эхлээд амьлж амьд байсан хүмүүстэй нэгдэн эзэнтэй уулзгаар үүлэн дотор өргөгдөх болно. Тэрээр аврагдагсад эзэнтэй үргэлж хамт байх болно. Тиймээс эдгээр үгсээр бие биеэ тайвшруул гэж айлцсан юм. Патм химээх арал дээр эзний хайртай шав, тийм ээ би удахгүй ирнэ гэсэн амлалтын сонсоод ирээрээ эзэн Есүсээ гэж урт замыг туулан цагаачилж яваа сүмийнхэнтэй адил залбирлыг хийж байв. Ариун хүмүүс болон эцсийн хүртэл үнний төлөө шорон түүдэг гал болон цаазын тавцан дээрээс гэрчилсэн итгэл найдварын дуу хоолой нь 90 дамжин цуурайцаар байна. Энэ итгэгчдийн нэг түүнийг дахин ирэх үед түүнээс амлалтыг авна гэдэгтээ найдсан хүмүүс үхлийг үл тоож үхэлд дийлдэггүй юм. Тэд дахин амьлахын тулд булшинд орхоос зайгаагүй. Тэд эзэн эцгийнхээ алдрын үүс дотор залран ирж шудраг хүмүүсийг хаанчлалтаа оруулахыг хүлээж байлаа. Уолдис Жууд ч мөн ийм итгэлтэй байв. Виклиф аврагчийн дахин ирэлтийг сүмийн гол итгэл найдвар гэж үзэж байлаа. Лютер би шүүлтийн өдөр 300-аас илүү жил болохгүй гэдэгт үнэхээр итгэлтэй байна. Бурхан энэ нүгэлт дэлхийг үүнээс илүү тэвчихгүй. Бузар жигшүүрээр дүүрэн хаанчлал бүрэн сүнэх агуу өдөр ойрцоор байна гэж тунхаглаж байв. Меланктон энэ өтөс нь дэлхий удахгүй төгсөх болно гэж итгэж байв. Кальвин Христэд итгэгчдэд Христийн дахин ирэлт дэлхийн бүх үйл явдлуудаас хамгийн сайхан нь байна гэсэн хүсэл хүлээлтэд бүү орхиорой гэж тушааж итгэлийн гэр бүлийн гишүүд бүгдээрээ тэр өдрөөс хараагаас салгаж болохгүй хэмээн тунхаглав. Тэрээр бид эзний хаанчлалын сүр жавхлан бүрэн харах агуу өдрийн нар мандах хүртэл Христийн хүсн тэмүүлж ирж хайж бодож эргэцүүлэх ёстой гэв. Шотланд шинжлэгч Нокс эзэн Есүс бидэнтэй адил биетэй өргөгдөөгүй гэж үү? Тэр буцаж ирэхгүй гэж үү? Бид эзнийг Тэнгэрлэгч нарын хамт ирнэ гэдгийг мэднэ хэмээжээ. Үнний төлөө амиа өгсөн Ридли, Латимер хоёр эзний ирэлтэд итгэн хүлээж байв. Ридли
Дэлхийн төгсгөл ойртож байгаад эргэлзэх хэрэггүй. Үүнд би итгэдэг. Тиймээс ч ингэж ярьж байна. Бүгдээрээ Бурхны зарц Иохны хамт аврагч Есүс Христэд хандан зүрх сэтгэлдээ "Ирээрээ эзэн Есүсээ, ирээрээ" хэмээн хашгирцгаая гэж бичсэн байна. Бакстер эзний дахин ирэлтийн тухай бодлууд надад хамгийн сайхан баяр хөөртэй бодлыг төрүүлдэг гэжээ. Эзний дахин ирэлтийг хүсэн мөрөөдөж, ерөөлт найдварыг хүлээх нь эзний ариун хүмүүсийн итгэл болон зан чанараар илрэн харагддаг. Хэрв үхлийг дахин амьлалтаар ялан дийлэх ёстой эцсийн дайсан юм бол итгэгчид бид энэхүү эцсийн ялалтыг авчрах Христийн дахин ирэлтийн төлөө яаж чин сэтгэлээсээ залбирахад суралцах ёстой вэ? Энэ бол итгэгч бүхний хүсэж найдаж хүлээж байсан өдөр бөгөөд тэдний авралын үес хүсэл мөрөөдөл чин сэтгэлийн хичээл зүтгэлийн биелэл юм. Эзэн энэ сайхан өдрийг түргэлүүлээч. Элч нарын үеийн сүм, цөлдөх сүм болох өөрчлөн шинжлэгчдийн сүм ийм итгэл найдвартай байв. Библийн иш үзүүлэгт Христ хэрхэн дахин ирэх зориг ойрхон байгааг нь мэдүүлэх шинж тэмдгүүдийг зөвгөнсөн билээ. Энэ тухай Есүс нар, сар, одод дээр тэмдэг бий болж, нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэр дэх хүчнүүд сэгсрэгдэх болно. Тэгэхэд хүний хүү агуу сүр хүч алдрынхаа үүлэн дунд ирэхийг тэд харна гэж айлтжээ. Мөн элчлэгч дахин ирэлтийн өмнөх шинж тэмдгүүдийн талаар асар хүчтэй газар хөдлөлт болж, нар хялгасаар хийсэн таар мэт харлаж, сар бүхэлдээ цус мэт улаан болов гэж дүрсэлсэн байдаг. Эдгээр зөвгөнлүүд 19-р зуун эхлэхийн өмнөхөн биелэлээ олжээ. 1755 онд энэхүү зөвгөнлийн биелэл болж, дэлхийн түүхэнд хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон юм. Лисбоны газар хөдлөлт гэдгээрээ алдартай энэхүү гамшиг Европ, Африк, Америкийн ихэнх хэсгийг хамарчээ. Газар хөдлөлт Гренланд, Энэтхэгийн баруун хэсэг, Медрагийн арал, Норвеги, Швед, Их Британи, Ирландад мэдрэгдэж байв. Газар хөдлөлтийн цар хүрээ 4 сая хавтгай дөрвөлжин бээр байв. Африкт, Европт болсонтой адил сүйрэл болжээ. Алжир улсын дийлэх хэсэг сүйдэж, Мароккогийн ойр байсан 8-аас 18 мянган хүн амтай тосгон бүхлээрээ газарт залгиулсан юм. Асар том усны төрлөг дэгдэж, Испани болон Африкийн эргийн дагуу хотуудыг сүйрүүлж, аимшигт гар цохирол тохиож байв. Испани, Португал улсууд сүйрэлд хамгийн их өртжээ. Кадисд ойролцоогоор 60 тохоо өндөр далайн төрлөг үүссэн байна. Португалд хамгийн томд тооцогдох уул толгод ёроолоосоо хүчтэй сэгсрэгдэж, зарим мориглууд юр бусын байдлаар бутарч, зэрэгэлдэх хөндийг үлэмжих шороогоор дарав. Лисбон хотод газар доороос нүрэглэх дуу чимээ гарч, хүчит дөргөлт хотын үлэмж хэсгийг сүрүүлжээ. 6 минут үргэлжилсэн газар хөдлөлтөд 60 мянган хүн үргэлжсэн байна. Далайн ус татарч, ёроол нь ил гарснаа дахин 50 тохоо өндөр давлгаа болон буцаж ирсэн. Лисбонд болсон энэхүү юр бусын гамшигаас болж асар өртөгтэй гантгаар барьсан цоошин бомбд газарт шигдэн орсон байлаа. Тэнд үе олон хүн нуранганаас зүхтэн аюулаас аврагдахаар цугласан боловч бомбд гинэт хүмүүстэй хамт газарт шигдэн орж, нэг ч хүний цогцос усан дээр хүн гарч ирээгүй юм. Газар хөдлөлтийн чичиргээний дараа сүм, дуган, томоохон олон нийтийн газрууд хотын байшингуудын 3/1 нь нурж унжээ. Чичиргээнээс хойш 2 цагийн дараа хотын дүүргүүдэд галт төмөр гарч 3 хоног асар өргөн сар хүрээ хамарч хотыг бүрэн сүрүүлв. Энэ газар хөдлөлт сүм дугнуудад хүмүүс цугларсан амралтын өдөр болсон бөгөөд цөөн хүн эсэн мэнд үлдсэн байдаг. Хүн ардын айдас түгшүүр үгээр хэлхийн аргагүй байлаа. Гашуудан уйсан хүн байхгүй байв. Учир нь үйл явдал нулимс урсхийн аргагүй гамшиг байлаа. Хүмүүс айдас цочрол давтан нааш цааш гүйлдэж, нүрээ дарж цээжээ дэлсэн, өршөөн сойрох дэлхий сүрч байна гэж хашгиралдаж байв.
Хаасайгүй эгчүүд үр хүүхдүүдээ мартаж айж балмагцсан царай гарган гүйлдэж байв. Олон хүн сүм рүү хамгаалалт ирэн орсон боловч харамсалтай нь ариун шүтээнүүд хамгаалж чадаагүй. Золгүй амьтад димийл тахилын ширээг твэрч байлаа. Шүтээнүүд, тахилчид ард иргэд хамт буйшлагджээ. Мөхлийн тэр өдөр хотод 85,000 орчим хүн амиа алдсан тооцоо гарчээ. Энэ үйл явдлаас 25 жилийн дараа Библиэд иш үзүүлсний дагуу нар сар харанхуйлах дараагийн шинж тэмдэг бий болсон юм. Энэ үйл явдал хачирхалтай байсан ч шинж тэмдэг бий болсон цаг хугацаа нь сонирн байв. Аврагч чидүүн ууланд шавнартайгаа ярьж байхдаа Христийн сүм удаан хугацаанд зовлон идэх бөгөөд тэр өдрүүдийг богиносгоно гэж амласан нь Папын хавчлагын 1260 жилийг дурдсан хэрэг байв. Ийхүү дахин ирэхийн өмнө үзэгдэх шинж тэмдгүүд хизээнээс эхлэн илрэх цагийг танилцуулан харин тэр өдрүүдэд тэрхүү гайхамшигын дараа нар харанхуйлж сар гэрэлтэхгүй хэмээжээ. Хавчлагын 1260 жилийн хугацаа 1798 онд дууссан юм. Гамшиг болохоос 25 жилийн өмнө Папын хавчлага бүрэн зогссон байв. Христ энэхүү хавчлагын өдрүүдийн дараа нар харанхуйлна гэж зүгэнсэн бөгөөд 1780 оны 5 дугаар сарын 19-ний өдөр энэ иш үзүүлэлэг биелсэн юм. 1780 оны 5 дугаар сарын 19-ний нар харанхуйлсан үзэгдэл нь ганц тохиолдоогүйч хамгийн ер бусын учир нь үл олдох үйл явдал байв. Тэр өдөр Нью Ингландд тэнгэр огторгүй бүхэлдээ түнэр харанхуй болсон. Массачусетст амьдарч байсан амьд гэрч уг үйл явдлыг дүрслэн өглөө нар тод мандсан бөгөөд үд тундын алдад халахагдсан юм. Үүс доош сууж харлан өтгөрч аянга цахилж тэнгэр хүчтэй дуугарч баг зэрэг бороо орлоо. 9-р цагийн орчимд үүс нэмгэрч улаан хүрэн бүрсгэр өнгөтэй болж ер бусын гэрлийн нөлөөнд газар шороо хад чулуу мод байшин уус хийгээд хүмүүс маш өөр харагдаж байлаа. Хэдхэн хормын дараа өдгөн хар уул тэнгэрийг бүхэлд нь бүрхэж үдшийн 9-р цагийн адил харанхуй болов. Хүмүүсийн сэтгэлийг айдас санаа зовнил хийгээд гайхшрал айжмаар эзэмдэв. Эмэгтэйчүүд гадаа гарч харанхуйг сонжиж, эрчүүд талбайдах ажлаас мужаан багаж хэрэгслээ дархан алхаа худлаач нь лангууга орхиж байлаа. Сургуулиуд тарж айж сандарсан хүүхдүүд гэрийн зүгт яаравчлав. Аянчид ойр байсан фермийг бараадаж юу болоод байна гэсэн асуулт хүн бүрийн сэтгэл зүрхэнд бууж байлаа. Хар шуурга бүхнийг хаман одож бүх зүйл устж үгүй болох гэж байгаа мэт санагдаж байв. Хүмүүс намрын саргуушин байгаа мэт лаасааж зуухандаа гал ноцоожээ. Шувууд үүрэндээ орон нойрсож мал сүрэг хашаандаа цугларч мэлхий дуугарч шувууд шөнийн дуугаа дуулан сарсан багвахаа нисэж эхэллээ. Гэвч хүмүүс шүн болох болоогүй гэдгийг мэдэж байлаа. Салем дахь Табернакл сүмийн пастор доктор Натаниэл Уайтакер сүмдээ шашны цугларалт хийж тэрхүү харанхуйг ер бусын үйл явдал байсан гэж батлан номлож эхэлжээ. Өөр олон газар хүмүүс сүмүүдэд хуран цугларч байв. Номлогчдын сургаалтаа ашигласан Библийн ишлэлүүдэд харанхуй болж байгаа нь бичээсийн зөвнөлүүдтэй нийцэж буйг харуулж байлаа. Харанхуй 11 цагийн алдад хамгийн их өтгөрсөн байлаа. Өдийн цагаар нутгийн ихэнх хэсгүүдэд харанхуй хамгийн ихээр нүмерч хүмүүс хідэн цаг болж байгааг бугын болон ханын цагаас хараад хэлж чадахгүй болж хүмүүс лаа саалгүйгээр хоол ундаа бэлдэж ажил төрлөө амжуулах боломжгүй болсон юм. Харанхуй ер бусын цар хүрээтэй байлаа. Энэ байдал зүүн Фалмуутад хүртэл ажиглагджээ. Мөн баруун хэсгийн Коннектикут болон Албани хүртэлх газрыг хамарчээ. Харин өмнө зүгт далайн эргүүдэд хурж хойд талд Америкийн хүн ам оршин суугаа газрын хязгаар хүртэл үргэлжлэв. Харанхуй үдэш болохоос ганц 2 цагийн өмнө хүртэл үргэлжилж яваандаа тэнгэр баг зэрэг онгойж нар үзэгдсэн ч хар зузаан үлсээр халхагдсан хിവэр байжээ. Нар жаргасны дараа үүс бөөгнөрч асар хурдан харанхуй болсон. Шөнийн харанхуй хүртэл өдрийнхөөсөө дутгааргүй хачин байлаа.
Хэрэгэлсээр гарах ёстой байсан тэр шөнө зэрэгэлдэх байшин болон байгалийн бус гэрлээс өөр юу ч харагдахгүй байсан нь эрт цагийн Египтийг нөмөрсөн харанхуйтай адил байлаа. Үзэгдлийг харсан гэрчүүдийн нэг би тэр үед тэнгэр нар сарны гэрэл нэвтршгүйгээр халхагдаж устан алга болох үед л ийм харанхуй болох байх гэж өөрийн ирэхгүй бодсон гэж ярьсан байв. Тэр шөнө 9 цагийн орчимд тэргэл сар гарсан боловч түүнд үхлийн сүүдэр мэт харанхуйг гийгүүлэх ямар ч гэрэл байсангүй. Шөнө дундын үед түнэр харанхуй арилсны дараа сар цусан улаан өнгөтэй харагдсан байна. 1780 оны 5 дугаар сарын 19-ний өдөр түүхэнд харанхуй өдөр хэмээн тэмдэглэгдсэн байна. Мосегийн цаг үеэс хойш өдгөө хүртэл хизээж хамрах хүрээ үргэлжилсэн цаг хугацааны хувьд үүнтэй дүүцэх харанхуй тэмдэглэгдээгүй байна. 2500 жилийн тэртээд иш үзүүлэгч Йолын тэрээр эзний агуу аимшигт өдөр ирэхийн өмнө нар харанхуйлж сар цус болж хувирна гэж зөгнсөн эзний үгс тухайн үйл явдлыг нүдэрээ харсан хүмүүсийн гэрчлэлтэй бүрэн тохирч байна. Есүс Христ хүмүүст дахин ирэлтийн шинж тэмдгүүдийг анзаарч дахин ирж буй хааны шинж тэмдгийг хараад баярлан баясхийг тушаасан. Тэрээр харин эдгээр нь биелж эхлэх үед цэх зогсож тэргүүний өрг учир нь та нарын зорилт ойртож байна хэмээжээ. Тэрээр шавнырынхаа анхаарлыг хаврын нахиалж буй модонд хандуулад та нар тэдгээрийн нахиалхыг хараад зун ойрхон байгааг мэддэг. Түүнчлэн та нар ч гэсэн эдгээр зүйлс болохыг хараад Бурхны хаанчлал ойрхон байгааг мэдтүгэ гэж айлцсан юм. Гэвч сүм даруй зан итгэл бишрлээ бардамнал ёс заншлаар сольж Христийг хайрлах хайр Христийн дахин ирэлтэд итгэх итгэл нь хөрсөн байлаа. Сүм дэлхийн амьдрал зугаа цэнгэл хөөцөлдөх байдалд автаж Бурхны нэрийг зөөсөн хүмүүс Бурхны дахин ирэлтийн шинж тэмдгийн тухай хэлсэн аврагчийн үгийг умарчжээ. Дахин ирэлтийн тухай сургаалыг үл оошож, үүнтэй холбоотой ишлэлүүдийг буруу тайлбарлаж, дахин ирэлтийг нийтээрээ мартах шахажээ. Ийм байдал ялангуяа Америкийн сүмд ажиглагдаж байна. Нийгмийн бүх давхраг, эрх чөлөө, тав тух, эд баялаг, тансаг амьдралд шунан дурлаж, мөнгө олох, алдар, нэр хүнд, эрх мэдлийн араас хөөцөлдөх хүслийг өдөөж, хүмүүс ашиг сонирхол, итгэл найдвараа энэ дэлхийн эд зүйлсэд хандуулж, бүх зүйлс устдах өдрийг алс хол ирээдүйд байгаа мэтээр төсөөлөх болов. Аврагч шавнырынхаа анхаарлыг дахин ирэх шинж тэмдгүүдэд хандуулахдаа үннээ сурвах явдал дахин ирэлтийн өмнө хүртэл орших болно гэж зөгнсөн юм. Тэр үед Новагийн өдрүүдтэй адил хүмүүс дэлхийн ашиг хонжоо зугаа цэнгэлийг хайж Бурхан болон ирээдүйн амьдралыг мартаж худалдан авч газар хагалж бүтээн байгуулсаар байх болно. Тэр цаг үед амьдарч буй хүмүүст Есүс Христ та нарын зүрх сэтгэл хит идэж уух явдал согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтагдахгүй тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх буух мэт гинэт ирнэ. Харин хүний хүүгийн өмнө зогсох мөн болох гэж байгаа энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч ямагт сэргэг байх тун гэж анхааруулсан билээ. Энэ цаг үед сүмийн нөхцөл байдал ямар байхыг илчлэлт номонд аврагчийн үгэнд чи амьд гэдэг нэртэй боловч үхтэл гэдгийг чинь мэднэ гэж тодорхойлжээ. Аюулгүй байгаадаа найдан амар тайван байгаа хүмүүст хандаж хэрв чи сэрэхгүй бол би хулгайч мэт очино. Ямар цагт миний чам дээр очихыг чи мэдэхгүй гэж хүчтэйгээр анхааруулсан байдаг. Хүмүүсийг аюулаас сэрэмжлүүлэх зайлшгүй шаардлага байна. Ингэснээр тэд сэрж авралаа алдахад хүргэх чухал үйл явдлуудад анхаарч бэлтгэлээ базаах болно. Энэ тухай Бурхны иш үзүүлэгч эзний өдөр үнэхээр агуу бөгөөд маш аимшигтай. Хэн тэр өдрийг төвчж чадах вэ? Мэлмийн бузар мууг зөвшөөрч харж чадхааргүй дэндүү ариун эзний гэрхэд хэн зогсож чадах вэ? Миний Бурхан, бид таныг мэднэ гэж хэлдэг хэрнээ. Бурхны гэрээнүүдийг зөрчиж өөр Бурхны араас хөөцөлддөг.
Зүрхэндээ бузар мууг нууцаар агуулж, бузар муугийн замыг хайрладаг ийм хүмүүсийн хувьд эзний өдөр нь гэрлийн оронд харанхуй, ямар ч гэгээгүй түнэр харанхуй байх болно. Тэр цагт би дэнлүүнүүдтэйгээ Иерусалимыг нэгжин сүнсээр зогсон хүмүүсийг шийтгэх болно. Тэд өөрсдийнхөө зүрхэнд эзэн сайныг ч муугч хийхгүй гэдэг. Бузар булаа явдлынхын төлөө ертөнцийг, нүглийнхэн төлөө хилэнцдийг би шийтгэн. Би ихэмсэх хүмүүсийн дээрэнгүү занг эцс болгоно. Хэрцгий догшин хүмүүсийн бардам занг басамжил. Тэдний мөнгөнч, алтанч тэднийг чөлөөлөх боломжгүй болно. Тэдний баялаг нь олз болж, тэдний байшингууд эзгүүрнэ гэж тунхаглажээ. Иш үзүүлэгч Иремья энэ аимшигтай цаг хугацааг хараад сэтгэл минь зовж байна. Би чимээгүй байж чадахгүй. Учир нь сэтгэл минь чи бүрээн дуу дайны түгшүүрийг сонссон билээ. Гамшигын дээрээс гай гамшиг тунхаглагдана гэж хэлжээ. Тэр өдөр бол хилэнгийн өдөр, бэрхшээл зовлонгийн өдөр, эвдрэл эзгүүрлийн өдөр, хар түнэр харанхуйн өдөр, үүс өтгөн харанхуйн өдөр, бүрээ дайтах ууханы өдөр. Үзэгтэн эзний өдөр ирж байна. Газрыг хоосруулж, түүний доторх нүгэлтнүүдийг устгана. Бурхан үгээрээ дамжуулан эзний агуу өдрийн тухай хамгийн их санаа тавьж, сэтгэл түгшиж, ард түмнээ сүнслэг байдлын өхмөл байдлаас сэрж, өөрийнх нь царайг гимшил, даруй зангаар ирж хайхыг уриалж байна. Тэрээр Сионд бүрээ татан миний ариун уулан дээр түгшүүр зарлагдун. Эзний өдөр ирж байгаа тул энэ нутгийн бүх оршин суугчид чичрэхтун. Үнэхээр тэр өдөр ойрхон байна. Мацаг барилтыг ариусган ёслын чуулганыг зарлан тунхаглахтун. Ард түмнийг суглуулж чуулганыг ариусга. Ахмадуудыг авчирч хүүхдүүдийг болон хөхүүл хүүхдүүдийг цуглуулахтун. Болзоот залуу өрөөнөөс нь сүйт бүсгүйг унтлагын өрөөнөөс нь гаргахтун. Эзэнд үйлчлэгчд болох тахилч нар сүмийн үүдний танхим болон тахилын ширээний хооронд уйлахтун. Мацаг барин уйлан гашуудж бүх зүрхээрээ над руу ирэхтун. Та нар хувцаа биш харин зүрх сэтгэлээ тасдан урахтун. Одоо өөрсдийн бурхан эзэн рүү ирэхтун. Учир нь бурхан бол нэгүүлсэнгүй, өрөвч, уурлахтаа удаан, хайр инэрлэр бялхам гэжээ. Бурханы ард түмнийг бурханы өдөрт бэлтгэхийн тулд өөрчлөн шинжлэлтийн их үлсийг хэрэгжүүлэх шаардлагатай. Нэрийн зүүсэн хүмүүс мөнхийн зорилгыг барьж авахгүй байгааг бурхан хараад нэгүүлслээрээ нойрноос нь сэрэж эзний эрэлтэд бэлтгэх сэрэмжлүүлгийн мэдээг илгээж байна. Энэ сэрэмжлүүлгийг илчлэлт 14-р бүлгээс харж болно. Есүс энэ бүлэгт Тэнгэр элч нар 3 мэдээг тунхаглаж буйг харуулад хүний хүү дэлхийн ургацыг хураахаар эрхийг танилцуулдаг юм. Бурхан анхны мэдээгээ ирж байгаа шүүлтийг зарлан тугааглажээ. Иш үзүүлэгч, газар дээр суугчд ба альва үндэстэн, овог, хилтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайн мэдээг авч яваа Тэнгэр элч Тэнгэрийн дундуур нисэж явахыг харжээ. Тэр чанга дуугаар Бурханаас имээхтэн түүнд алдрыг өрг. Яагаад гэвэл түүний шүүх цаг ирчгээд байна. Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундрагуудыг бүтээсэн Бурханд мөрөгцгөө гэлээ. Энэ мэдээг мөнхийн сайн мэдээний нэг хэсэг гэж тунхагласан юм. Сайн мэдээг түгээх ажлыг Тэнгэр элч нарт бус харин хүмүүст таалгажээ. Ариун Тэнгэр элч нар энэ ажилд дайчлагдан хүний авралын төлөө агуу хөдөлгөөнийг зохион байгуулдаг боловч сайн мэдээ гардан түгээх хүмүүс нь дэлхий дээрх Бурханы зарц нар юм. Бурханы сүнс, Бурханы үгийн сургаалуудад дуулууртай хүмүүс Бурханы даалгасан мэдээг дэлхий дахинд тунхаглах ёстой ажээ. Тэд бол үүр цайж, үүрийн цолмон зүрхэн тань гийх хүртэл харанхуй газарт гэрэлтэж буй дэнлүү болох баттай болгогдсон иш үзүүлгийн үгэнд анхаарал тавигчд юм. Тэд Бурханы мэдлэгийг дэлхийн ямар ч нуугдмал эрдэнэсээс ч илүү ирж хайн, түүнийг цалин цагаан мөнгөний ашгаас ч илүү, орлого нь шижир алтныхаас ч илүүд үзжээ. Иймээс эзэн тэдэнд хаанчлалын агуу зүйлсийг илчилсэн юм. Эзний нууц нь өөрөөс нь эмээгчдийн төлөө байдаг. Тэр тэдэнд
өөрийн гэрээг мэдүүлнэ. Энэхүү үгийг ойлгож зарлан тунхагласан хүмүүс нь эрдэмтэд теологчд байсангүй. Хэрэв тэд бичээсийг тууштайгаар залбиран судалдаг байсан бол тэд шүн босныг мэдэж иш үзүүлэхээс удахгүй болох гэж байгаа үйл явдлуудыг олж харах байв. Гэвч тэд Бурхны талд байгаагүй тул сүүлчийн үеийн сул дорой хүмүүст даатгажээ. Есүс та нарыг харанхуй нөмрөн авахгүй тул гэрэлтэй байх үед явах тун гэжээ. Бурхны гэрлээс нүрээ буруулж олдох боломжтой байгаа дээр араас нь хөөцөлдгөөс татгалцсан хүмүүс харанхуйд үлдэх болно. Харин аврагч намааг дагдаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж тунхаглажээ. Бурхны хүслийг гүйцэлдүүлэх зорилготой үнний гэрлийг чин сэтгэлээсээ дуулууртай дагдаг хүмүүс үнний гэрлийг илүү их хүлээн авах болно. Ийм хүнийг бүх үнэн рүү чиглүүлэхээр Тэнгэрийн сүр жавхланд гэрэл дод тусах болно. Христийг дэлхий дээр анх ирэхэд Бурхны бичээсүүдийг хариуцаж байсан ариун хотын тахилчид болон хуулийн багш нар зөгнөлийн шинж тэмдгүүдийг хараад амлагдсан нэгний ирснийг зарлан тунхаглаж болох байв. Микагийн иш үзүүлэгт түүний мэдлэх газрыг Даниэл түүний ирэх цаг хугацааг зөгнөжээ. Бурхан иш үзүүлгээ Евдийн удирдагчдад даалгасан бөгөөд тэдэнд Месиагийн ирэлт ойрхон байгааг мэдээгүй. Ард түмэнд тунхаглаагүй гэх шалтгаан байгаагүй. Тэд гим нүглийг үл оошоосноор үннийг мэдэх боломжгүй болжээ. Евдээчүүд Бурхны алагдсан иш үзүүлэгчдийн өшөө дурсгалыг босгож байсан ч Бурхны агуу хүмүүсийн үгийг үл тоосноор үнэн дээр дэлхий дээрх сатааны зарц нарт хүндэтгэл үзүүлж байв. Байр суурь, эрх мэдэл олох хүсэл эрмэлзэлдээ автсан тэд Тэнгэрийн хааны сойргосон Тэнгэрийн нэр хүндийг үл тоожээ. Израилийн удирдагчид Бурхны хүү хүнийг аврах дэлхий дэх хамгийн агуу үйл явдал хаана ямар цаг хугацаанд ямар нөхцөл бий болохыг өргөн хүрээнд гүн хүндэтгэлтэйгээр судлах ёстой байв. Дэлхийн аврагчийг угтан авсан хүмүүс болохын тулд ард түмэн бүхэлдээ Бурхныг харуулдан хүлээж байх ёстой байлаа. Гэвч Бэтлехемд Назараас ирсэн 2 аянчин хотын давчуу гудамжаар амарч хоноглох газар хайн хотын зүүн зах хүртэл явсан ч тэдэнд өрөө олдсонгүй. Тэднийг ямар ч айл хүлээн авсангүй. Тэд мал сүрэгт зориулсан өрөвдөлтөө сарвчанд хоног төөрүүлэн тэнд дэлхийн аврагч мэндэлжээ. Дэлхийн суйраас өмнө Бурхны хүүгийн эцэгтэйгээ хуваалцаж байсан яруу алдрыг харсан Тэнгэр элчүүд Бурхны дэлхийд мэдлэх үйл явдал бүх ард түмэнд маш их баяр хөөргийг авчирна хэмээн амьсгаа даран ажиглаж байв. Тэнгэр элчүүд Есүс Христийг хүлээн авах дэлхийн оршин суугчдад баярт мэдээг дуртайя дуулгах байлаа. Христ хүн болохоор дэлхийд буун ирж өөрийгөө нүглийн төлөөс болгох хязгааргүй хүнд зовлон гэдлэх байсан ч Тэнгэр элчүүд дээдийн дээд хүүг зовж шаналхтай хүртэл хүмүүсийн өмнө нэр хүнд яруу алдартай байлгахыг хүсэж байв. Дэлхийн агуу хүмүүс Бурхныг угтан авахаар Израилийн нийслэлд хүрэлцэн ирэх үү? Үе түмэн Тэнгэр элч нар олон нийтэд түүнийг танилцуулах уу? Тэнгэр элч Есүсийг хүлээн авахд бэлэн байгааг шалгахаар дэлхийд иржээ. Гэвч тэрээр Есүсийг хүсэн хүлээсэн ямар ч шинж тэмдгийг олж харсангүй. Тэрээр Месиаг ирэх гэж байгаад баярлан магтаал өргөж байгаа нэг ч хүний дуу хоолойг сонссонгүй. Тэнгэр элч Бурхны сонгосон хот болон олон зууны турш Бурхны илчлэлтийг хүлээн авсан ариун дуган руу харжээ. Гэвч тэнд үл хашаасан байдал харагдав. Сүр жавхлан бардан занд автсан тахилчид дуганд бузар тахил өргөж байлаа. Фарисеучуд өндөр дуугаар ард түмэнд хандан үгээ тунхаглаж гудамжны өнцөгт бардам залбирлыг үйлдэж байв. Хаадын ордон, гүн ухаантнуудын цугларалт, раби нарын сургуйлууд ялгаагүй аврагчийн дэлхийд мэдлэх гэж буй бүх Тэнгэрийг баяр хөөр магтаалаар бэлгаасан гайхамшигт үйл явдал болох гэж байгааг мэдсэн хүн огт байхгүй байлаа. Христийг хүлээсэн ямар ч шинж, амийн ханхуу хүлээж авах бэлтгэл хангагдаагүй байлаа.
Гайхаж балмагцсан тэнгэр элч нар ичгүүртэй мэдээг дуулахаар буцах замдаа хонио манаж буй хончидтой таарчээ. Тэд одод тэнгэрийг ширтэн Месаяг дэлхийд ирэх зөвгөнлийн тухай эргцүүлж дэлхийн аврагчийг ирээсээ хэмээн хүсэн хүлээж байв. Энэ хүмүүсэд тэнгэрийн мэдээг хүлээн авахд бэлэн байлаа. Энэ үед эзний тэнгэрэлч тэдэнд гинэт үзэгдэж үлэмж баяр хөөргийг авчрах сайн мэдээг тунхаглав. Тал бүхэлдээ тэнгэрийн сүр жавхлангаар гэрэлтэж тоолж баршгүй тэнгэр элчийн чуулган тэнгэрт үзэгдэж ганц элч тунхаглахад хитэрсэн агуу сайн мэдээг элчүүд хоолой нийлүүлэн ирээдүйн аврагдсан үндэстэн дуулах сүлд дуулыг дуулж өглөө. Тэд дээр өндөрт алдар нь бурханд байх болтугай доор газарт амар тайван нь Есүсийн тааллыг олон хүмүүст байх болтугай хэмээн дуулж байв. Бэтлехемийн энэ түүх ямар чухал сургамж өгнө вэ? Энэ түүх бидний итгэлгүй бардам зан өөртөө найдсан байдлыг ямар ихээр буруутгах нь вэ? Бид сэрэмжтэй байхгүй бол үл ойшоосон мэт зангаасаа болж төгсгөлийн шинж тэмдгүүдийг мэдрэхгүй. Есүсийн залран ирэх өдрийг мэдэхгүй байх вэ гэж анхааруулж байна. Тэнгэр элчүүд зөвхөн Юдагийн даруухан хончдын дундаас л Месаяг ирэхийг хүсэн хүлээж байгаа хүмүүсийг олсон юм биш. Харин үндэстнүүд дотор аврагчийг хүлээгчд байжээ. Тэд дорн зүгийн мэрэгд чинээлэг дээд гаралтай гүн ухаантнууд байв. Байгалыг шинжигч мэрэгэн хүмүүс Бурхныг бүтээлээс нь таньж мэдсэн байлаа. Тэд еврейн бичээсүүдээс Яаковоос од гарах тухай мэдэж зөвхөн Израилийн тайтгарал төдийгүй харь үндэстний илчлэлийн гэрэл болоод дэлхийн хязгаар хүртэл авралыг авчрах аврагчийг тесэн ядан хүлээж байлаа. Тэд гэрлийг хайж байсан бөгөөд Бурхны сэнтинээс тусах гэрэл тэдний замыг гэрэлтүүлж байв. Үнний хамгаалагч, тунхаглагчид болсон Иерусалимийн тахилчид болон багш нар харанхуй байхад Тэнгэрээс илгээсэн од харь хүмүүсийг шинэхэн төрсөн хааны төрсөн нутагт хүргэж ирлээ. Өөрийн тесэн ядан хүлээгчдийг Христ хоёр дахь үзэгдэхдээ нүгэлгүй хүмүүсийг аврах болно. Аврагчийн мэндэлсэн тухай сайн мэдээтэй адил дахин ирэлтийн мэдээ шашны удирдагчдад өгөгдөөгүй. Тэд Бурхантай тогтоосон холбоогоо хадгалж чадалгүй Тэнгэрийн гэрлээс татгалцсан учраас Элч Паулийн тунхагласан ах トゥ нараа та нар харанхуй дотор байдгүй учраас тэр өдөр нь та нарыг хулгайч мэт бариад авахгүй. Учир нь та нар бүгдээрээ гэрлийн хөвгүүд бөгөөд өдрийн хөвгүүд юм. Бид шүнийгч биш, харанхуйгч биш гэсэн хүмүүсийн тоонд багтаагүй. Сионы хотыг манаж байсан харуулууд аврагчийн эрх мэдээг төрүүлж мэдээд аврагч ойрхон байгааг тунхаглахаар дуу хоолойгоо өргөж аврагчийн эрэлтэд бэлтгэхийг ард түмэнд анхааруулах ёстой байв. Гэвч тэд ард түмний гим нүгэл дотроо гүн нойрсож байхад амар тайван аюулгүй байдлыг хүсэмжлэн биеийн амрыг харж байв. Есүс сүмээ гоёмсог навчаар дүүргэгдсэн ямар ч үр жимсгүй хувхай мод болохыг харжээ. Тэд шашны ёс заншлуудаа бардамнан сахиж даруй дөлгөөн сэтгэл гэмшил Бурханд тааламжтай үйлчлэлийг өргөхөд шаардлагатай цорын ганц болцол болох итгэл байхгүй байлаа. Тэд сүнсний уучлал нэгүслийн оронд бардамнал албархах хоосон нэр алдар хувиа хичээн хүчирхийллийг эзэмсэн байлаа. Итгэлээсээ урвсан сүм Бурхны шинж тэмдгүүдийг үл тоожээ. Бурхан тэднийг орхиж итгэмжгүй байдлаар хандаагүй. Харин тэд түүнээс холдож түүний хайраас салж хүндэрсэн юм. Тэд Бурхны хүсэл шаардлагуудыг биелүүлэхээс татгалцсан тул тэдэнд Бурхны амлалт биелээгүй. Бурхны хайрлсан гэрэл боломж завшаануудад талархаж үгийг хэрэгжүүлэхээс татгалцсны үр дагавар ийм байх болно. Сүм Бурхны өгч байгаа боломж бүрийг ашиглаж сойрхсон гэрлийн хүлээн авч даалгасан үүрэг бүрийг гүйцэтгэхгүй бол итгэл биширлэн ёс заншил мөрдсөн хэлбэр төдий шүтлэг болон доройтож чин үнэнч итгэл бишрэл алга болох болно. Энэ сургамж сүмийн түүхэнд олон удаа тохиолджээ. Бурхан ард түмэндээ өгсөн ивэл боломжуудтайгаа дүйцхүйц итгэл дуулууртай байдлыг тэднээс шаардах болно.
дуулууртай байхын тулд золиос гаргаж загалмайг үүрэх шаардлагатай болно. Харамсалтай нь Христийн шавь гэсэн нэр зүүсэн олон хүн Тэнгэрийн гэрлээс татгалзаж эртний евдээчүүд шиг эзний ирэх цагийг анхаараагүй юм. Тэд бардам итгэлгүй зангаасаа болж эзний сайн мэдээг анзааралгүй өнгөрсөн бол хүлээн авсан гэрлийн дагуу амьдарсан Бэтлехемийн хончид дорн зүгийн мэрэгдэд Бурхан үннээ илчлэн харуулсан юм.